Бидний хязгаарч мартаж болохгүй сэдэв бол эрчим хүчний салбарын асуудал юм а. Тэгвэл бид энэ сэдвээр ярилцахаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн эрчим хүчний зөвлөлийн дарга Ган Хуйг ирхмийг студид ураад байна. Үлэн дөрвий. За өглөөний мэнд. За тэгэхээр бас өнгөрсөн 2025 оны сүүлч за 2026 оны ихээр бол бид Монгол улс үндсэндээ бол чадлын дутагдлалд орсон юм асуудал гарсан. За тулааны цахилгаан станц 2 станц дээр бол гэмтэл согоог гарсан. За нөгөө төр нийлүүлэлтийн асуудал бол үүссэн гэдэг. Ингээд нилээдгүй төвөгтэй сорилтууд бүхий цаг хугацаа бас үргэлжилж байх шиг байна. Тэгэхээр ер нь энэ бүхнээс ингээд харахад одоо бид шийдэл талдаа илүү төвлөрж ярилцах нь бас их зүг байгаа л та. Тэгэхээр танийхаар бол ер нь яг энэ дутагдал дээр бид яаралтай авах хэрэгтэй арга хэмжээний хувьд юу гэж харж байгаа. Нөгөө төгөр яг эрчим хүчний бодлогын талаас харахад ер нь сэргээгдэх эрчим хүчийг одоо бид ашиглаж эхлэх цаг нь болов. За өглөөний мэнд. За ер нь та бүхнийг энэ одоо Монгол улсад тулгамдсан доолнолоо бүгдээрээ ярьж байгаа. Гэхдээ шийдлээ одоо зөв буруу юу гэдэг асуудал дээр эргэл зайтай олон байр суурьуд үргэлжлэл яваад байгаа шүү дээ. Энэ асуудлыг хөндөж байгаа тэгэхээр ярьж байна. Одоо салбарын хүний хувьд. Тэр үнэхээр одоо нөгөө эрчим хүчний салбар маань одоо эдийн засгийн түвшээ байх хэвээр төрүүлээ төгж явах хэвээр нөөцтэй байх хэвээр гэдэг юмыг бүх төвшөндөө ярьж байна. Нэлээд одоо хугацаанд ярьлаа. За хоёрдугаар эрчим хүчний салбар одоо хүнд нөхцөлд орж, шинэ хүүсвэр барих болж, салбарын шинжилгээ хийх болж, эрчим хүчний реформыг хийх хэрэгтэй болж байгаад бас нэлээдгүй олон жил ярьлаа. Бас бүх төвшөндөө ярьж байна. Тэгэхээр ингээ ерөөд нь арахаар одоо бодлого боловсруулах байна уу, гүйцэтгэх засаглал байна уу, одоо салбар байна уу, эсвэл энгийн ард иргэд байна уу, бүгдөө энэ салбар маань ер нь болохоо байлжээ. Одоо нэг тартагтаа тулжээ, өөртөө болжээ гэдэг яриа гэдэг юм уу ойлголт бол нэг байна гэж харж байна. Зүгээр одоо бид нар дутагтаад байгаа юм бол дөрвтэй шийдвэр. Тэгэхээр энэ дээр зүгээр одоо салбарын хүний хувьд хэлэхэд эрчим хүчний салбар маань хамгийн төвөгтэй систем байдаг. Өөрөлд юу гэсэн үг вэ? Одоо өөрийн гэсэн жижигхэн одоо 8 гарааны дэлгүүр ажилладаг хүний хувьд бол тэр дэлгүүрээ одоо өсөн нэмэгдүүлэх, борлуулалтаа нэмэх тэмээ олон хэрэглэгч татах гэдэг бол тэр хүний өөрийнх нь мэдлэг чадвар сэтгэл. Өөр бусдаас баг хамаарал өгсөн шүү дээ. Гэтэл манай эрчим хүчний салбар гэдэг нь өөрөө маш том систем. Хууль эрх зүй, зохицуулалт, техник, технологи, сүлжээ, дэд станцууд, их усрууд, хэрэглэгчид түгээх хангах гэдэг маш том системээр ажилладаг юм дэд үтсийн том салбар. Тэгэхээр энэ салбарын аль нэг өнцөг хэсгээс нь дастаж аваад юм уу, татаж аваад зөвхөн тэр хэсгийг сайжруулад нөгөө хойд тормоор урд тормоогоо нөхөн гэж монголчууд ярьдаг шүү дээ. Өнгөрсөн 35 жилийн төгөл, 36 жилийн төгөл яг энэ. Тэгэхээр салбараа том зургаар нь хараад хизээ хаана ямар өөрчлөлт хийх вэ гэдгээ 3-5 жил биш. Энэ салбар чинь хөрөнгө оруулалт эрчим хүчний салбар хөрөнгө оруулна гэдэг нэг өдөр шууд дистанц барьчихдаг байхгүй юу? Дор хаяж 5-7 жилийн томхон төсөл хэрэгжүүлэх процесс явна. Тэгээд дээр нь баригдсан одоо их усрууд дор хаяж 20-40-50 жил та бүхэн харж байгаа өнөөдөр 60-аад оны станцууд маань ямар ч байсан нэг Москвад ажиллаж шүү 2 дугаар станц гэж юм уу 70-80-аад оны 3-4 дугаар станц маань эрчим хүчний хамаг хүнд ачааг үүрээ тийм ээ. Хүнээр бол одоо бид нар 60-аад хүрсэн өвөд бол одоо гэр орныхоо хамаг хүнд ачааг үүрүүлчихэл за та алхаад байгаараа ажиллаад болохгүй шүү ажиллаад байгаараа та тэр хүртэл явна шүү гэдэг л гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ чинь бид нар энэ салбарыг таны эдгээр 10-20 жилийн одоо урьдчилж хараад бодлоготой хөгжүүлэх хэрэгтэй болохоос биш. За өнөөдөр болохоо байлаа одоо хаана юу наах вэ нэмэх үү гэдэг ийм нөгөө богино хугацаатай гэдэг юм одоо салбарын асуудлыг цогцоорно гэдэг юм уу найдвартай шийдэх биш. Өдөр тутмын арга зүйн хэлбэрээр 30 хэдэн жил явсан. Яагаад энэ дээр хамгийн гол асуудал бол энэ салбар маань өөрөө том суурь салбар. За үндэсний аюулгүй байдал дээр нь одоо эрчим хүчний дулаан цахилгааны тариф гэдэг нь суурь өнд ордог. Нөгөө бензин шатхуунтай адилхан. Тэгэхээр энэ маань их эмзэг мэдрэгдэхий. Яг эдийн засгийн гэдэг юм уу утгаараа баг нөлөө одоо айл өрхөд гэдэг юм уус оронд үзүүлж байгаа боловч нөгөө сэтгэл зүйн хувьд үн нэмэгдэнэ, цахилгааны үн нэмэгдэнэ гэдэг хүмүүс масс айгүй том нөлөө үзүүлээд нөгөө үр дагавар нь том гарах гэдэг. Тэр нь энэ эргээд нөгөө улс төрийн гэдэг юм уу энэ олон сонгуул цикл тийм ээ засаглалын дунд бас ингээд нөгөө эрчим хүчний үн маань тодорхой хэмжээнд одоо тоглолт гэдэг юм уу энэ одоо энэ эмзэг сэдвэр одоо бид нар ямар нэгэн улс төрийн докторгүй байдал болохоор оюу толгой эрчим хүчний хоёрын асуудал гарч ирээ зөв юм уу буруу юм уу гэж баахан үргэлжилдэг шүү дээ. Ийм л одоо том зургаараа гэдэг юм уу гол юу болчоод ингээд ямар нөхцөл төрчээд байна гэдэг маань ийм л харагдаад байгаа. Тэгэхээр бас бид өнөөдөр ялцчуд боломж байгаа энэхүү асуудлын дараа бол тал бүрийн бас байр суурьдыг хүргэхээр эрмэлзэн ажиллаж байгаа. Харин тэгвэл хөтөлбөрийн яг энэ хэсэгт бид 3 дугаар дулааны цахилгаан станцын туршилт тохируулгын инженерээр ажиллаж байсан
Балданд оржтой Канада улсаас шууд холбогдоход бэлэн болсон байна. За танд өглөөний мэнд хүргэе. Сайн байна уу? Өглөөний мэнд. За тэгэхээр бид бас өнөөдөр ялч Монгол улсын хэмжээнд тулгамдсан байгаа асуудлын томоохон хүчин зүйлийн нэг бол эрчим хүчний асуудал байгаа. Тэгэхээр өнгөрсөн жил болоод энэ жилийн ихээр бас ийм чадлын дутагдлын үүднээс хязгаарлалт гэдэг ийм зүйлийг бас монголчууд улс даяараа ер нь бол амслаа. Тэгэхээр таны хувьд бас яг тухайн талбар дээр нь ажиллаж исэн мэрэгжлийн хүний хувьд яг болсон процессын хувьд илүү жоохон дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй. Бидний хувьд бол ойлгохдоо дулааны цэглэгаан одоо 4-р болон 3-р цэглэгаан станц дээр тогооны гэмтэл гарсан гэсэн ийм л ерөнхий ойлголттой байгаа шүү дээ. Яг бодит байдал дээр яг юу болж байгаа юм? Тийм, яг бодит байдал дээр бол одоо яг тухайн станц дээр ажиллаж байгаа инженерүүд илүү надаас илүү мэдээлэл өгөх баг. Гэхдээ одоо яг намайг ажиллаж явах үед бол одоо нөгөө турбины осол болсон. Тэгээд одоо жишээ нэгдүгээр 100хан дээр гэмтэл болоод тэгээд тийм ярианууд явагдсан л та. Дөрөвдөр бол би яг тодорхой мэдэхгүй байна. Тийм. Тэгэхээр ер нь яг энэ бүх гарсан ослын тухайд товчхон асуулт тухайлбал за урсгал засвар бол мэдээж байнга хийгдэж байгаа бах. Тэрийг бол ойлгож байгаа. Гэхдээ их засвар хийгдээгүй эсвэл хийгдсэн гэдэг юм хоёр талын байр суурь жоохон зөрүүтэй их мэдээлүүд бидэнд ирж ирсэн л та. Тэгэхээр ер нь яг энэ тал дээр ямар асуудал байдаг юм бэ? Тийм тэрэж мэдээж тэр тал дээр бол үгүй одоо их засварыг графикийн дагуу хийгээд засвараа хийгээд явж байгаа. Тэгээд тэрийг бол одоо жишээ нь цаашаага дээшээгээ батлуулаад одоо жишээ нь өдөртлгүүдээр яваа тэр нь одоо цаашаага яамтай гэдэг ингээд янз бүрийн процесс цаашаага болдог байхгүй. Тэрэн дээр бидэд бол нарийн оролцдог. Тийм болохоор бол одоо жишээ нь яг тийм юм дээр илүү би мэдээлэл өгч чадахгүй байна. Гэхдээ одоо жишээ нь салбар дотор ажиллаж байгаа өмнөний талаас хэлэхэд бол одоо жишээ нь хоёр би сая яриаг сонслоо л та. Тэгээд гол асуудал гэхэд бол минийх нараа бол одоо би ярилцгал жоохон бэлдээд хэдийн бэлдсэн байхгүй юу. Тэгээд тэрнийхээ талаар одоо яриад жишээ нэгт одоо систем хуучирсан байна. Тэгээд найд дургу болсон байна. Тэгээд одоо хүмүүсүүдийн ярьж байгаа болохоор тог цахилгаан одоо тасарч байгаа гэдэг байгаа. Гэхдээ Улаанбаатар цахилгаан түгээх рүү ярихад одоо системийн ачаал 1.3 гигаватт тэгэнгүүтээ Оросоос 40 мегаватт эрчим хүч импортоор авч яах гэж байгаа байхгүй. Тэгээд дээдлээ 300 хүртэл авах боломжтой. Юу гэсэн үг гэвэл энэ тог цахилгаан тасраад байгаа чинь өөрөө их усүрийн хомсдол биш. Одоо энэ дамжуулах одоо энэ шугамны асуудал бас гарч ирж байгаа юм гэсэн тийм дохио болоод байгаа юм байлээ. Тэгээд бас дараагийн асуудал нь бол бидэд одоо импортын хамааралтай болж байгаа. Тэгээд энэ одоо эрчим хүч дээр тулгараад байгаа энэ гол асуудлын шалтгааны би бол техник биш, ажилчдын чадваргүй биш. Гол нь одоо төрийн менежментийн алдаатай, дутагдaltaй байдлаас үсэн болов гэж бодож байгаа. Алдаатай болов. Тэгээд жишээ нь яг За тэгэхээр бид ямар ч гэсэн үргэлжлүүлэн бас энэ талаар хүргэх болно. За харин яг энэ эрчим хүчний салбарын цаг үеийн мэдээллийг бас студид өгөхөөр CNBC-ийн цэрэн долгоор ажиллаж байна. Тэгэхээр та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За 27 цаг ирж байгаач тайвширч болохгүй нэг салбар бол мэдээж эрчим хүчний салбар болж байна. За салбарын ажилчид цалингаа нэмэх шаардлага тавьж, за шаардлага биелэхгүй бол ажил хаялт зарлах тухайгаа одоо өнгөрсөн 7 хоногт мэдгдсэн. За Монгол улсад 17 мянган орчим хүн энэ салбарт ажиллаж, за хүнд нөхцөлд эрчим хүч одоо тасралтгүй нийлүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Харин салбарын удирдлагуудын байр суурийг тодруулахад ойрын хугацаанд бол цалин нэмэх боломжгүй. За шалтгаан нь эрчим хүчний салбар одоо ойрын хугацаанд төлөх 800 тэрбум төгрөгийн үүрэгтэй байгаа. За мөн энэ үйл 200 мегаваттын дутагдал үүсэх эрсдэлтэй байгаа. За санхүүгийн чадвар хязгаарлагдмал байгааг учирлаж байна. За нөхцөл байдлын хурцдаж байна. Тэгвэл энэ салбарыг одоо тогтвортой авч явахын тулд шийдлийг төрүүлж гаргах вэ? Цалин нэмэх үү, өрийг бууруулах уу, эсвэл эрчим хүчний найдвартай байдлыг хамгаалах уу гэдг нь анхаарал татж байна. Тэгэхээр үзэгч та бүхэнд одоо талуудын байр суурийг хүргэе. Монгол улсын хувьд яхаар бос бодиттойгоор хэлэх ёстой. Эрчим хүчний цахилгаан станц их үйлсрүүд нь дутагдaltaй байгаа. Чадлын дутагдалд орсон гэсэн үг. Тэгэхээр яг оргил ачааллын цагаар энэ жил тухайлбал 200 орчим мегаваттын цахилгаан дутагдах, чадлын дутагдалд орох магадлалтай байгаа. Энэ бол бодиттой эрсдэл яхааргүй мөн. Энийг бол нийтээрээ бас бил тод хэлсэн зүг байна. Ямар ч гэсэн одоо ингээд цалин нэмэх тухай амлах боломжгүй. Яагаад гэвэл цалин нэмэх байтугай цалингаа тавьж чадах хэсэг тухай, засвар үйлчлэгээ хийж чадах хэсэг тухай бид нар асуудал одоохондоо тэр нөхцөл байна. Монгол улс ас сэргийг сэргээхдхийн
эрчим хүчний нөөцтэй салхи, нар өөр юу гэдгийг шинэ технологиудаараа шинэ хөгжүүлж бий болно. Тэгээ энэ нөөцийг ашиглаж тэр эрчим хүчийг илүү хямдхан болгох, хүртээмжтэй болгох, систем аюулгүй болгох энэ бол онцгой чухал бодлого юм аа. Тэгэхээр энэ бодлогыг эрхэмд үзэж байгаа бол сэргээгт эрчим хүчний ятгахна газартай бол нэгжтэй болё. Зарим улсад бол яамтаж болж байгаа тохиолдол байна. Онцгойлон анхаарахын нэг арга нь ерөөсөө л өрсөлдөөн баггүй юу? Тэгэхээр тэр өрсөлдөөнөөр том чадлын сэргээгт эрчим хүчний их үүсвэрүүдийг 5-6 сарын хугацаанд оруулах бүрэн боломжтой. Тэгэхээр одоо тэрийгээ 7 сар зарлана, 6 сар зарлана гэдэг ингэж хугацаа алдах хэрэггүй байхгүй дээ. Ялангуяа нарны станцыг салхи станц дээр хугацаа ордог. Нарны станцаар зур хүссэн хүн бараг 285 төгрөгөөр нийлүүлэх нарны станц барьяа л гэдэг шүү дээ. Тэр хүмүүс бариулах хэрэгтэй байхгүй. Тэр батарейг нь тавиулах хэрэгтэй. Манай хэрэглээ маань ингээд байгаа хөтөн чадлаас өсөд байна. Би хэллээ сүүлийн 2 жил 560 мегаваттын их үүсвэрийг шинээр нэмж оруулаад байхад бид нар хэрэглээний өсөлтийг гүйцэж чадахгүй байна. Долооны цахилгаан станцыг барихад та бүхэн мэдж байгаа доор хаяж 30 сар, магадгүй 36 сар хэрэгтэй байгаа. 2027 онд хэрэглээгээ гүйцэнэ Монгол. Төсвөр бол боломж байхгүй. Одоо батлагдсан төсвүүдээр энэ засгийн газар чинь өнгөрсөн 26 оны батлагдсан төсвүүдээр орж ирээд ажил аваад цаашаа явж байгаа шүү дээ. Би бол одоо байгаль төсвийнхөө хүрээнд хэрхэн одоо төсвийн ерөнхийлөгчийн зарчмын вакцины хүрээнд шийдэж болох тэр зохицуултыг бид нар одоо хоёр талаас салбарын хамтдаа тооцоол хийгээд эхнээс нь одоо эрүүл мэндийн салбар эдийн засаг өсөхийн хэрээр, эдийн засаг дэлхийн хэрээр эрчим хүчний салбарын эрэлт хэрэгцээ бол маш их болж байна, тийм ээ. Тэгэхээр эдийн засгийн өсөлт бол сүүлийн жилүүдэд нэг 5-7% өсөлттэй байлаа. Яг энэ хугацаанд хэд эрчим хүчний салбар бол жил бүр дунджаар 7-10% одоо эрэлт хэрэгцээ шаардлага нь өсөж байгаа юм. Тэгэхээр энэ хэмжээгээр эрчим хүчний салбарт бол цаарт нь шинжилэлт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг энэ үйл явц бол харуулж байгаа. За ингээд мэдээлэл хүргэсэн зэрэнд болгоход баярлалаа. Тэгэхээр тал бүрийн байр суурьуудыг та бүхэндээ маш товч бөгөөд тодорхой шуурхай хүргэхийг бас бид хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр сая ингээд бодлого тодорхойлох шийдвэр гаргагчдын мэдээллийг сонсохоор хүнд байна, хэцүү байна, боломжгүй байна л гэдэг товчхон мэдээлэл өгöd байгаа шиг байна. Тэгэхээр энэ том зургаар нь харахаар таны хувьд жишээлбэл энэ өнгөрсөн 35 жилийн хугацаанд яагаад энэ нөхцөл байдал бид энэ яваад ирж жишээлбэл 4-р цахилгаан станц 1984 онд эхлэлд орсон гэж байгаа шүү дээ. За тэгэхээр түрүүний миний ярьсан одоо макро гэдэг юм урт хугацааны нөлөөллөөс гадна одоо хамгийн гол юм бол энэ салбар маань одоо Монгол улс зах зээл жилж 30 гаруй жил болж байна. Өөрөөр хэлбэл зах зээлийн одоо нэг үндсэн зарчим гэж юм байна. Дэлхийн нийтээр одоо эрчим хүч хөгждөг тэр нэг жаяг туршлага гэж юм байна. Тэгээ энийг бид нар одоо дагаагүй гэдэг юм уу энэ хэлбэрээр орж яваагүй гэдэг үндсэн шалтгаан байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр одоо Монгол улсад хамгийн олон төрийн өмчт компанитай эсвэл одоо төрийн тодорхой институцийн үйл ажиллагаанаас одоо үндсэн үйл ажиллагаа нь хамаардаг ганц салбар эрчим хүч. Тэгэхээр та бүхэн өнөөдөр харж байгаа энэ хэвлэл мэдээллээр одоо барилга гэдэг юм уу, банк санхүү гэдэг юм уу, харилцаа холбооны асуудлаар ингээд төрийн хувь ингээд маргалдаа тийм ээ. Одоо болохоо байлаа та нар яадгийн бодлого нь алга бизнес болохгүй байх гэж юмэр нь харж байна уу? Харагдахгүй байгааз. Өөрөлдвөл энэ чи юу хэлээд байна гэхээр үндсэн тэр салбарын бодлого ямар стратегиар явах гэдэг юм а төр засгийн тодорхойлоод өгсөн хувийн салбар нь хийх ёстой. Өөрөлд тэрэнд нь төр засгийн оролцоо маш бага гэдэг юм уу тийм ээ. Төрийн өмчийн оролцоо бага. Ингээ явсан салбарууд маань нөгөө толгойн өвчнгүй явж байгаа байхгүй юу? Зарчмаараа. Манай салбарын хамгийн хэцүү хүнд нөхцөл нь болохоор ингээд нөгөө хэн буюу өөрөлд гол одоо энэ салбарын одоо үндсэн тоглогч нар гэдэг юм уу төр засаг болон хувийн сектор тийм ээ бизнесийн хэн ямар эрх үүргээ гүйцэтгэх ёстой юм бэ? Одоо нөгөө ялгаа гэж байна шүү дээ. Эрх үүргийн зааг ялгаа энэ тодорхойгүй явж холдож явснаас болоод өнөөдөр яг хуу зах зээлийнхаа инерцээр гэдэг юм уу 355 мегаватт буюу нийт одоо сурлагдсан хүчин чадлын нэг 10 орчим хувийн сэргээгт эрчим хүч 10 гаруй хувийн сэргээгт эрчим хүч гэдэг явж байгаа боловч энэ бол одоо яг нөгөө органик хэлбэрээр явсан болоод өдөрт одоо 30% байна уу 40% дээр манай энэ системийн их усрын бүтэц гэдэг юм уу тийм ээ стратеги бодлого тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ дэр маш сая одоо гол одоо хамааралтай институцийн одоо хүмүүс хэллээ л дээ. Тэр нэг юм орхигдуулаад багсан юм. Энэ салбар төрөний дээр урт хугацааны бодлого стратеги явуулсан. Одоо өнөөдөр та бүхэн яг энэ салбар бодлого стратеги хэрэг зузаан цаасаа хэлж байгаа юм биш. Тодорхой бөгөөд хэрэгжүүлж төрөний хэлдгээр одоо нийтлэг одоо бид нар цаашийн нэмэлт дэлхийд зохиох гэдэг нь шүү дээ. Нийтлэг жаяг жишг таарсан юм их.
Хоёрдугаар одоо сүүлүүд их ярьдаг ш аль салбарт roadmap тийм ээ. Замын зурвал яаж үүснэ. Тэгэхээр энэ цаг хугацаатай байх хэрэгтэй. За тэгэхээр бид бас цаг нэлээд давчуу болж байгаа учраас би төгсгөлд нь бас Канадад байгаа Ванкувероос холбогдсон эрчим хүчний инженерийн балданд орж бас тодруулж төгсгөлд нь асуу гэж бод. Тэгэхээр ер нь мэрэгжлийн хүний үүднээс яг инженер хүний үүднээс товчхон хариулахад одоо бид ер нь тулгамдж байгаа асуудлыг хурдан хугацаанд яаралтай даван туулахад авч хэрэгжүүлэх ёстой 3 арга хэмжээ гэвэл юг та нэрж болох вэ? Яг агаараа л мэдээч одоо суур хүчин чадлыг яаралтай нэмэх ёстой байх. Одоо сая талуудын ярилцлага гэдэг хэсэг дээр нь гарлаа шүү дээ. Тийм. Тэгээд бол одоо яг салбарын хүний талаас бол миний талаас хэлэх юм бол юуны өмнө бид эрчим хүчийг одоо эдийн засгийн бүтээгдэхүүн гэдэг талаас нь харж эхлэх ёстой юм байлээ. Юу гэвэл одоо би чинь станцд ажиллаад инженер ингээд эрчим хүч бүтээж гэнэ гэж бодсон боловч одоо инх цэцэг гишүүний ажлын хэсгийн багт ороод хөл бичээд ингээд 21 улсын хуулийг ингээд хараад үзэнгүүт бус улсууд эрчим хүчийг одоо ингээд юу commodity гэж харж байгаа байхгүй арилжааны хэрэгсэл гэж харж байгаа бид эдээс ялгаатай. Тэгэнгүүт бид болонгот одоо чинь хүн болгон одоо ингээд үнгүү гэдэг ингээд зах зээлийн хэрэгцээгээр нь тавьстай юм шиг санагдаад байгаа. Одоо жишээ Nord Pool гээд Европын одоо цахилгааны эрчим хүчийн нөө зах байна шүү дээ. Одоо жишээ нь Европын одоо нэг улсын хэрэглээ нь өндөр байвал нэг рүүгээс сэлгэж явуулдаг тийм. Тэгэнгүүт одоо жишээ нь тэр эдийнх нь бид интернетээр ороод үзвэл тэр чинь stock market чиг эрчим хүчний нүн дээшээ доошоо савлж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид эрчим хүчийг эхлээд эдийн засаг болгоод тэгээд одоо суураас нэг хэвчтэй байхаа одоо. За баярлалаа бид мэдээлэл юуны өмнө бас тийм сая за. За ингээд бидний бас урилгыг хүлээн авч оролцсонд маш их баярлалаа мөн хүрэлцэн ирсэн явдал бас талархал илэрхийлье.